За та бүгдийг харах сайхан байна. Тэгээд таны зүрх сэтгэл, оюун бодол, санаа яг бурхан дээр байна уу? Та үгийг сонсохдоо бэлэн байна уу? За та хэдийн бас бэлэн байгааг сонсохдоо сайхан байна. Тэгээд бүгдээр хамтдаа зүрх сэтгэлээ бэлдээ залбираа. Өнөөдөр бурхан өөрийнхөө үгээр дамжуулан миний зүрх сэтгэлд хандан ярьж яг миний хүсэж байгаа миний ойлгохыг магадгүй өөрийнх нь амьдралын хувьд хариулт авах хэрэгцээтэй зүйл байвал яг та бурхан хариулж өгөөч гэсэн тийм хүлээлттэйгээр бүгдээр хамтдаа бурханы өмнө ирье. За тэгээ хамтдаа залбирая. За бидний хайртай аав минь энэ цагт бид нар таныхаа өмнө ирэн залбирч байна. Та өөрийнхөө үгээрээ та бид нарыг хөтлөн дагуулаач. Та мэрэгэн ухааныхаа үгийг, мэдлэгийн үгийг та надаар дамжуулан та өөрийнхөө хүмүүсийн зүрх сэтгэлд хэлж өгөөч. Тэгээд та юуг хэлхийг, та юуг ойлгуулахыг, та юуг мэдүүлэхийг хүсэж байна. Та түүнийг илчлэн та ярьж хэлж өгөөч. Тэгээд та өөрийнхөө нэгүслээрээ та өөрийн орчгуугаараа энэ цагт та бидэнтэй хамт байж өгөөч гэд таны хүү Есүсийн нэрээр талархан залбирч байна. Аамен. За бидний хувьд Рут 4-р бүлэг өнөөдөр бурхны үгнээс хамтдаа судлах хэсэг маань Рут 4-р бүлэг 1, 2, 3-р бүлгийг хамтдаа үзсэн. Рут 4-р бүлэг бол энэ номын төгсгөлийн хэсэг байна. Тэгээд эхнээс нь 3 бүлгийнхаа яг номлолыг алдалгүй сонссон хүмүүс байвал нэг гараа өргөж. За сайн байна. Зарим нэг нь хоцорсон байвал дунд ангийн нөхөж үзээрэй. Нөгөө нэг бидний номлол YouTube дээр тавигдчихж байгаа. За тэгээд төгсгөлийнхаа хэсгийг үзье. Өнөөдөр бас Рут номын бас магадгүй хамгийн чухал гэсэн хэсгэд нь яг хэлэгдэн гэж би бол бодож байна. Тэгээд хамтдаа Рут номынхаа 4-р бүлгийг хамтдаа харъя. Бовз хотын их үүдэнд очиод сууж байв. Гэтэл өөрийнх нь ярьж байсан өнөөх өв зольж авагч тэрүүгээр өнгөрч яваа харагдлаа. Анд минь наашаа ирээд суугаач гэж Бовзыг хэлэхэд өнөөх нь хурж ирээд суув. Тэрээр бас хотын ахлагчдаас 10 хүнийг авчираад энэ цууцгаан уу гэсэнд нөгөө хэд нь ч суулаа. Бовз өнөөх өв зольж авагчд хандан Мови нутгаас эргэж ирсэн Номи бэргэн маань Илимлех ахын өв газрыг зарах болоод байна. Тэгэд би үүнийг тань дуулгая гэж бодсон юм. Та энд сууж байгаа хүмүүсийн өмнө бас ард олонныхоо ахмадуудын өмнө тэр газрыг зольж авмаар байвал авахтун. Авмааргүй бол надад хэлээч. Зольж авах хэрэгтэй хамгийн ихний хүн нь та бөгөөд удаах нь би юм а. Гэхдээ нөгөөх нь за би зольж авна гэлээ. Тэгтэн Бовз та тэр газрыг Номи бэргэн болон бэлэвсэн ир Мов Рутийн гараас авах тэр өдрөө талигачийн нэрийг өвд нь хадгалахын тулд Рутийг бас авах ёстой гэв. Гэтэл мөнөөх нь тэгвэл би зольж авч чадахгүй. Эсвэл би өөрийнхөө өвийг алдаж мэдэх юм байна. Нэгэнт би авч чадахгүйгээс хойш чи миний зольж авах эрхийг ав гэлээ. Эр цагаас Израильд өвийг зольж авах эсвэл арилжааны альва хэргийг баталгаажуулахдаа нэгэн шахаагаа тайлж нөгөөдөө нотлохоо болгон өгдөг байжээ. Тиймээс мөнөөх эр чи зольж ав гэж Бовзд хэлээд шахаагаа тайлж өглөө. Бовз ахмадууд болон бүх хүнд хандаж өнөөдөр би Илимлех, Килион, Махлон нарын гих бүхнийг Номигийн гараас авсны маань гэрчнэр та нар боллоо. Талигачийн нэрийг өвд нь хадгалж ах дүүсийнхээ дундаас харьяа нутгийнхаа босгосноос нэр нь эс зарлиг гэсэндээ Махлоны бэлэвсэн эхнэр Мов бүсгүй Рутийг би гэргийгээ болгон авч байна. Одоо та нар гэрчин боллоо гэж хэлв. Их үүднээ байсан хүмүүс болон хотын ахмадууд бид нар гэрчнэр нь мөн гэрт чинь орж ирж буй энэ эмэгтэйг Яава юрөөж Израиль түмний бий болгосон Рахел, Лея хоёр шиг болгох болтугай. Чи Ефратад хүчирхэг болж нэр алдарч нь Бэтлехемд дуурсаг. Энэ залуу эмэгтэйгээр дамжуулан Яавагийн чамд өгөх үр удам Юхудад Тамарын төрүүлж өгсөн Перицийнхний адил болох болтугай гэв. Ийхүү Бовз Рутийг эхнэрээ болгон авч түүн дээр орсонд Яава үр заяаж Рут хүү төрүүлв. Эхнэр хүүхнүүд Номид өдгөө чамааг өвийг зольж авахчгүйгээр орхиогүй Яава магтагдах болтугай. Түүний алдар Израильд дуурсах болтугай.
Таныг хайрладаг бүр 7 хүүтээс зүүрлэхээргүй бэрий чинь төрүүлсэн энэ хөвгөн таны сэтгэлийг сэргээж үтэл насанд тань үргэж тэтгэх болтгой гэцгээв. Ийхүү хүүг Номи ингэртээ нааж асралт ижийн болжээ. Айл хурчийнхэн эхнэр хүүхдүүд Номид нуган өр төрлөө гэцгэн хүүд Овед гэдэг нэр өгөв. Тэр хүү хожим нь Ишаийн эцэг, Ишаа нь Давидын эцэг болжээ. Перецийн өр удам ийм болоо. Перецийн хүү Хецрон, Хецроны хүү Рам, Рамын хүү Аминадав, Аминадавын хүү Нахшон, Нахшаны хүү Салмон, Салманы хүү Боавз, Боавзын хүү Овед, Оведын хүү Ишая, Ишаяын хүү Давид ээжээ. За яг ийм хэсгийг 22 ишлэл маань нэлээд хэдэн чухал зүйлийг бас бид нарт хэлж өгж байна. Яг гол бидний энэчнээс олж харах хэрэгтэй зүйл нь ер нь нэг өв зөөлж авч байгаа нэг юм түүхэн үйл явдал болоод байгаа. Тэгээ энэ талаар би тайлбарлаж өгнө. Ялангуяа израилчуудын хувьд гэр бүл ураг төрлийн харилцаа бол маш чухал байсан. Тэгээд бие биеэ харж хандах хариуцлага тэрийгээ дагаад бас нэлээд өндөр байсныг бид нэр олж харах болцоотой гэсэн. Тэгэхээр энэчнээс 1-ээс 10 дугаар ишлэлийг харах юм бол ингээд нэг Боавз Номигоос тэгээ Рутиг ингээд нэг өв зөөлж авахын тулд эхлээд түүний өмнө нэг өв зөөлж авах хэрэгтэй нэг хүн байгаа гэсэн. Тэгэхээр тэр хүнтэй уулзаад яг ямар байдлаар өвийг өвийг зөөлж авч байгаа юм бэ гэдэг яг энэ хэсэг байгаа. Энийг би нэг тайлбарлаж хэлэхээс өмнөх удаагийн номлол дээр бас одноогч тайлбарлаж хэлж өгсөн. Тэгээ яг энэ өвийг зөөлж авах гэдэг дээр Дэд хууль номын би энэ дээр Дэд хууль номын 25-ын 5-аас 10 дугаар ишлэлдэр ер нь тайлбар байгаа. Гэхдээ би эхний 2 ишлэлийг уншаадах юм. 25-ын 5 6 дугаар ишлэл. Ах дүүс нэг доор амьдарч байгаад нэг нь нас барсан тохиолдолд талигач нь хүүхдгүй байсан бол эхнэр нь хадмынхаас гадны хүнтэй гэрлэж болохгүй. Харин нөхрийн ах эсвэл дүүн түүн дээр орж түүнийг эхнэрээ болгон авах ёстой. Ийхүү тэрээр нөхрийн ах дүүгийн үргийг түнд гүйцэтгэн. Талигач ах дүүгийнхээ нэрийг Израилаас алга болгохгүй тул тэр эмэгтэй төрүүлэх ууган хүүгийн нэрээр талигачийн голомтыг залгамжлуулах ёстой гэж. За ингээд ер нь израилчууд түрүүн хэлсэнтэй ураг энэ төрлийн энэ холбоогоо алдагдуулахгүйгээр ингээд үргэлжлүүлэх нь тэдний чухал байсныг энэчээс харах болцоотой. Тэгээ яагаад харах болцоотой вэ гэхээр хэрвээ өөр хүүхэдгүй байж байгаад нөхөр нь нас барсан бол тэр эхнэр нь гадны үнтэй өрдөөсөө сууж болохгүй байгаа гэсэн. Харин өөрийн нөхрийнх нь ах эсвэл дүүн түүнтэй гэрэлсэн тохиолдолд тэр хүнээс тэр эмэгтэйгээс гарсан хүүн өв нь ингээд үргэлжлэгдээд явж байгаа гэсэн. Тэр хүний тэр ургийн эцгийн ураг удам нь үргэлжлээд явж байна. Тэгээ тэрний үүргийг болохоор ах дүү байгаа хүмүүс нь гүйцэтгээд яваад байгаа гэж хэлж болж байгаа. За ийм хууль байгаа. Гэхдээ өнөөдрийн бидний яг Рут номын яг түүхийг харах юм бол юу болсон бэлээ? 1-р бүлэг дээр Рут номын 2 бэргэнтэйгээ үйлддэг Номигийн нөхөр болон өөрийнх нь 2 хүүхэд нь хоёулаа нас бардаг тийм ээ. Тийм учраас яг жишээлбэл Рутийн оронд Рутийг аваад суучих хүн бол байгаагүй. Яг ах дүүсийнхэн төрлөөс нь бол байгаагүй гэсэн. Харин хамаатан саднаас бол зөөлж авах хэрэгтэй. Холын хамаатнууд дундаас бол зөөлж авах хэрэгтэй 2 хүн бол энэ дээр байгаа гэж гарч ийн. За тэгэхээр 1-ээс 10 дугаар ишлэгийг хэдүүлээ харах юм бол золион авах тухай тийм ээ. За Боавз өөрөөс нь өмнө өв газрыг золион авах эрхтэй нэгэн хүнийг хараад би нэг ерөнхий агуулгын та хэдэд ярьж өгөх гээд байгаа гэсэн. Өөрөөс нь өөрөөс нь өмнө өв газрыг золион авах эрхтэй хүнтэй явж байгааг хараад хотын ахмадуудаас 10 хүнийг байлцуулаад ярилцсан байна. Яагаад гэхээр тэд нар гэрчнэр болж өгдөг хотын ахмадуудыг тухайн үеийн хотыг удирдах захирж байсан ахмадуудаас 10 хүнийг суулгаад юу гэж хэлсэн бэ гэхээр Мов нутгаас ирсэн Номи гэдэг эмэгтэй Илемлэх ахын өв газрыг худалдах болоод байна. Та худалдаж авах уу гэж асуудаг. Харин өөрөөс нь өмнө тэр зөөлж авах эрхтэй хүн юу гэж хэлсэн бэ гэхээр бас нэлээд тийм тооцоотой хүн байж агаад би газрыг бол худалдаж авъя гэж хэлдэг.
Харин Боуз дахиад нэг зүйлийг тодруулж асуудаг. Тэр нь юу гэж хэлсэн бэ гэхээр та тэр газрыг худалдан авахдаа бэргэн Номи мөн түүнийг би Рутийн гараас авангууд авах өдрөө талигач нэрийг өвдөн үлдээхийн тулд Рутийг бас эхнэрээ болгож авах ёстой гэж хэлж байгаа. Харин нөгөө өв залгамжлах эрхтэй эхний хүн маань болохоор түрүү хэлсэн те нэлээд өөрөө тийм тооцоотой хүн байсан учраас юу гэж хэлж байгаа вэ гэхээр за тэгвэл би яг энийг чинь өвгийг чинь зөөлж авч чадахгүй. Яагаад гэвэл эс бөгөөс би өөрийнхөө ч өвийг алдаж мэдхээр юм байна гэж хэлсэн. Яагаад ингэж хэлэх болсон бэ гэхээр одоо өөрөө эхэлж өвийг зөөлөх боломжтой байсан ч гэсэн би энэ өвийг өвлөж бол зөөлж авч чадахгүй. Чи зөөлж ав би чамд ирэхээ шилжүүлье гэж хэлж байгаа. Нилээн эхний одоо өв зөөлж авах болцоотой хүн маань нилээн тооцоотой хүн байсан учраас юу гэж бодсон бэ? Энэ чэнэс юу гэж харж болох вэ гэхээр тухайн газартаа одоо нөгөө нэг тэр газрыг худалдаж авлаа гэхэд тэр газрыг одоо тариа тарихад бэлтгэхтэй тарьж хураах хүн хүчний зардал гээд нэлээд зардал гарна. Гэхдээ тэр зардлаас гадна одоо нөгөө нэг харь эмэгтэйг эхнэрээ болгож аавна гэдэг нь одоо нөгөө нэг бас нэр төрийн асуудал яригдж байгаа гэж ойлгож байна тухайн хүнд. Израиль хүний хувьд харь эмэгтэйг авч сууна гэдэг нь нэр төрийн асуудал хүндэгдэн бас тэр хүнийг одоо тижээж хангаж ингээд халамжлна гэдэг нь өөрөөс нь одоо нөгөө нэг зөвхөн газрыг нь өмчлөхөөс гадна өөр ингээд илүү их зардал одоо нөгөө нэг тэр эмэгтэйг тижээгээд тэгээд тэр эмэгтэйгээс гарсан хүүхэд нь тэрний өөрийнх нь хүүхдүүд тэр үеийг эзэмшгүй харна тэр хүүхэд нь болохоор одоо тухайн үеийг тухайн газрыг өвлөх байсан баг. Тийм учраас одоо нөгөө нэг эхний өв зөөлж авах хүний хувьд бол одоо ашиггүй болчихж байгаа. Яг ингээд тооцоод үзэх юм бол нэлээд тооцоотой хүн яг газрын одоо ингээд тариалаад ингээд бэлтгээд тариад ингээд янз бүрийн хийлээж гисэн одоо тэр харь нутгийн эмэгтэйг авч суугаад тэрэг тэглээ гэхэд хүүхэд нь төрлөө гэхэд тэр хүүхэд нь тэр газрыг өвлөж авч үлдэнэ. Тэгэхээр тэр хүний өөрийнх нь хүүхдүүдийн өв болохгүй учраас тэр хүнд ямар нэгэн тийм одоо ашиг байхгүй учраас би энэ зүйлийг хийхгүй. Тэгэхээр чи хүсвэл чи өөрөө өвлөж аваа. Би ирэхээ чамд шилжүүлж өгьегээд тухайн үед яг үнийг иймэрхүү арилжааны зүйлийг баталгаажуулахдаа шаахаагаа өгөж яг баталгаажуулдаг гэж хэлж байгаа. Тэгээд өв зөөлөн авахч нь боозод ирэхээ шилжүүлж өгөөд шаахаагаа тайлж өгөөд за чи зөөлж аваа би энийг зөөлж авч чадахгүй гэж яваад өгт. Бооз харин Израилийн ахмадуудад бүх хүнд Элимлэх болон Килион Махлан гих бүхнийг Номигийн гараас авсны гэрчнэр нь та нар боллоо. Яагаад гэвэл тэр ахмадууд яг үүний гэрчнэр нь болж байгаа. Тэгээд Рутийг би гэргий болгож авч байгаагийн та нар гэрчнэрнэ гэж хэлж байгаа. Тэгэхээр эндээс үндсэндээ бидний ойлгож болох ёстой эхний зүйл нь Бооз бол хуулийн дагуу Рутийг золин авч эхнэрээ болгож байгаа харь эмэгтэй. Боозын одоо бидний өмнөх удаагийн одоо нөгөө нэг өөрийнх нь үйлдэл зан чанарыг харах юм бол шулуун шудраг нэг өөр тарианаас үлдээгээд одоо Рутийг ингэж анхаарч хандаж байсан тийм ээ. Тэгэхээр Бооз бол хуулийн дагуу Рутийг золин авсан бол өнөөдөр Есүс Христ бол бид нарыг хайр нүгөөслийнхаа улмаас золин авсан нэг юм. Яг энэ гайхалтай нь юу вэ гэхээр энэ түүхийн ард би ингээд нөгөө энэ яг номлыг бэлдэж байхдаа энийг ингээд судалж байхдаа Бурхан яг энэ нөхцөл байдлын ард яг энэ түүхийн ард Бурхан ямар гайхалтайгаар ажилдсан бэ гэдгийг харахтаа ингээд өөрөө ирэхгүй ингээд бүр ингээд хэлэх үг олдохгүй байгаа гэсэн. Яагаад гэхээр энэ түүхээр дамжуулаад юуг харуулад байгаа вэ гэхээр Бурхан энэ түүхээр дамжуулаад юуг харуулад байгаа вэ гэхээр би өөрөө та нарыг гэм нүглээс чинь зөөлж авсан юм аа. Өөрийнхөө аймаар өөрийнхөө үнэт цусаар би та нарыг зөөлж авсан юм аа гэж хэлж байгаа. Тэгэхээр эхний миний хэлэх чухал санаа маань, гол санаа маань Есүс Христ бидний нүглийн төлөөсийг үнэт аймаараа төлж золин авсан юм аа. Дахиад хэлье. Есүс Христ бидний нүглийн төлөөсийг үнэт аймаараа төлж золин авсан юм аа. Үнэт цусаар, үнэт аймаараа бидний нүглийн төлөөсийг төлж хүн бүрд авралыг сойрхсан юм аа. Энэ үнэхээр сайхан зүйл биш гэж юу? Тэгээд Рутийн түүхээр бид нар олон зүйлийг ойлгож харж болох ч гэсэн ерөнхий зураглалаар нь Бурхан
Харь хүмүүс ч гэсэн авралыг сойрхсныг энэчнээс бид нар харах боломжтой байна. Зөвхөн тухайн үеийн израильчууд сонгогдсон хүмүүсэл яг Бурхны авралыг бид нар хүлээж авах юм байна гэдэг тэр бодол байсан бол энэ түүхээр дамжуулж юу гэж хэлээд байгаа вэ гэхээр харь эмэгтэй ч гэсэн харь эмэгтэй бай, ямар ч хүн бай, Бурхны авралыг хүлээн авах боломжтой юм а гэдгийг энүүгээр харуулдаг гэсэн. Тэгэд сонирхолтой нь ахмадууд бас юу гэж өрөөдөг вэ гэхээр их үднээ байсан тэр тухайн хотын ахмадууд маань бид нар яг үүнийг гэрчнэр мөн тэгээд яг юу гэж өрөөж байгаа вэ гэхээр гэрч чинь орж ирж байгаа энэ эмэгтэйг Яава өрөөж Израиль түмнийг бий болгосон Рахайл, Леа хоёр шиг болгох болтугай. Чи Эфратад хүчрэхийг болж нэр алдар чинь Бэтлехемд дуурс гэж. Ахмадууд ингээд маш тийм гайхалтайгаар бас ингэж юм уялдаа холбоотой ингэж өрөөж байгаа нь маш тийм сонирхолтой байгаад. Рахайл, Леа хоёр болохоор 12% эхнэр байгаа. Одоо их болсон хүмүүс байгаа тийм ээ. Яаковын 2 эхнэр байсан. Тэр 2 эхнэрээс нь Израилийн 12% бий болсны бүгдээрээ мэднэ тийм ээ. Тэгээд ялангуяа Боуз бол Леагийн уур удам явж байгаа. Тэгээд энэ уур удамаас бол Есүс Христийн уургийн бичиг үргэлжлээд явж байгаа. Тэгээд цаашаа юу гэж өрөөсөн бэ гэхээр энэ залуу эмэгтэйгээр дамжуулан Яавагийн чамд өгөх уур удам Юхудад Тамарын төрүүлж өгсөн Перенцрихний адил болох болтугай гэсэн. Тэгэхээр Перенцрих гэдэг бол тэ бас л яг энэ Боузын одоо яг уур удам яваад байгаа гэсэн. Тэгээ өрөөж байгаа нь ингээд маш сонирхолтой. Тэгээд 13 дугаар ишлэлийг харах юм бол инхүү Боуз Рутийг эхнэрээ болгон авч түүн дээр орсонд Яава үр заяаж Рут хүү төрүүлв. Эхнэр хүүхдүүд Номид өдгөө чамааг өвийг зорж авахчгүйгээр орхиогүй Яава магтагдах болтугай. Түүний алдар Израильд дуурсах болтугай гэжэлж. За энэ дээр дараагийн миний бас хэлэх гээд байгаа чухал санааны хоёр дахь нь юу вэ гэхээр тухайн нутгийн одоо нэг хөрш айлынх нь эхнэр хүүхдүүд юу гэж хэлсэн бэ гэхээр өдгөө чамайг зольж авахчгүйгээр орхиогүй Яава магтагдах болтугай гэж хэлж байгаа. Таныг хайрладаг бүр 7 хүүтэйч зүүрлэхээргүй бэрээ чинь төрүүлсэн хүүгүн сэтгэлийг чинь сэргээж өтөл насанд чинь үргэж тэтгэх болтугай гэж хэлж байгаа. Тэгэхээр энэ маш гоё зүйлийг хэлээд байна те. Бүр 7 хүүтэйч энэ тэнцэхээргүй тэр зүйлийг Рут харуулсан юм байна. Тэгээд өвийг зольж авахчгүйгээр үлдээгээгүй гэдэг нь бүр хамгийн чухал зүйлийг хэлж байгаа гэсэн. Бурхан нэгүслээ үзүүлсэн баг. Бурхан бидний бодод төсөөлдгөөс илүүгээр ингэж гайхалтайгаар ажил тэр хүнд нэгүслийг авралыг сойрхсныг харах боломжтой. Тэгээд анчнаас миний хэлэх гэж байгаа хоёр дахь чухал санаа хүн төрлөختнийг зольж авахчгүйгээр орхиогүй Яава бурхан магтагдах болтугай гэж хэлмээр. Хүн төрлөختөн гэхээр бид бүгд хүнийг бүр эхэлж байгаа. Хүн төрлөختнийг зольж авахчгүйгээр орхиогүй Яава бурхан магтагдах болтугай. Яагаад гэвэл таны төлөө миний төлөө бурхан өөрийнхөө Есүс Христийг илгээж бид нарыг өөрийн хүүхэд болгож зольж авсан юм аа. Есүс Христ өөрийнхөө үнэт амаараа бид нарыг зольж авсан юм аа. Өөрийнхөө болгосон. Өөрийн хайр нүгүслээ энэ зүйлээр дамжуулж биднэрт харуулж илэрхийлээд байгаа. Тэгээд ерөнхийдөө Рут номоос Рутийг аваад үзэх юм бол хадам ихтэй маш тийм үнэнч тийм сэтгэлтэй үг зааврыг ингэж маш их хүлээж авдаг тийм хүн байсныг бид нар өмнөх бүлгүүдийн номлолоос харсан. Тэгээд бид нар эргээд санах юм бол Номи яасан бэ гэхээр 1-р бүлэг дээр ган гачгаас болоод Номи эхнэр нөхөр хүүхдүүдтэйгээ харь нутагт очиод Мов нутагт оршоод төр оршин сууж амьдардаг тийм ээ. Харин яг тэнд төр оршин сууж явах үед нь хоёр хүн харь нутгийн эмэгтэйтэй гэр бүл болдог. Тэгээд Рут нь Махлоны эхнэр болдог. Номи нөхөр нь яг тэр үед нь төр оршин сууж явах үед нь Номи нөхөр хүүхдүүд нас барч хоёр бэртэйг л үлддэг. Тэгээд хамгийн сонирхолтой нь би юу гэж ойлгосон бэ гэхээр яг энэ бүлгийг энэ тухайн Рут номыг тэр чигт нь харахтаа
Наомид байсан итгэлийг Рут олж харсан юм байна гэж ойлгодог. Тэрийг юунаас бид нэр олж харах hulцаатай вэ гэхээр 1-р бүлгийн 6-р ишлэлээр юу гэж байгаа вэ гэхээр Наоми юуг сонсон бэ гэхээр өөрийнх нь төрлөх нутагт Яава ард түмнээ хоол хүнсээр хангаж байгааг сонсоод буцахаар боллоо гэж хэлж байгаа. Мөн яг энэ бүлгийнхаа 8-9-р ишлэлээр юу гэж хэлдэг вэ гэхээр Наоми хоёр бэртээ сайныг хүсээд өрөөгөөд за одоо хоёр надаас яваа би ингээд тэн төрлөх нут руугаа буцлаа гэж хэлдэг. Юу гэж хэлдэг вэ гэхээр Яава та хоёрт инрэл журмаа үзүүлж та хоёрыг хань ижилтэй болгож гэрт чинь амар амгалан өгөх болтгой гэд үнсдэг. Тэгэхээр энэ хатан ээжийн хувьд бол бэрүүдээ ингээд маш гоёор өрөөж байгаа, маш сайн сайхныг хүсэж байгаа. Хэдийгээр нөхөр хүүхдүүдэд алдсан ч гэсэн хоёр бэрэм нь одоо ирээдүйд бас нөгөө амьдрал нь байна, залуу байна те нөхөртөө болоод гэр нь амар амгалан бай гэд өрөөгөөд хоёр одоо ингээд намайг хөрөхөд явж болно гэж хэлэхэд тэр хоёр уйлаад яагаад тэгэхээр тэр үнэхээр ингээд чин сэтгэлийн юу байгаад штэ ингээд хүүхдүүдээ нөгөө бэрээдээ ингээд өрөөж байгаа ингээд Яавагийн амар амгалан тэ хоёртой байх болтгоо гэд үнсээд явах гэхэд хоёр бэр нь уйлдаад яг та бид нарыг битгий өөрөөсөө холдуулаач гэж хэлэхэд явсан дээр яагаад гэвэл бид хоёрт нөхрийг ойлж одоо нөгөө өв золиогчийг олж өгөх тийм болцоогүй ахиж тийм хүүхэд гаргах болцоогүй гэж өөрийгөө хэлдэг. Тэгээд хэдий тэгсэн боловч нэг бэр нь яваад харин Рут юу гэж хэлдэг вэ гэхээр түрүүн энэ дэр нэлээд олон удаа хэлэгдсэн номлол болгон дээр баг хэлэгдсэн зүйл нь Рутийн хариу үйлдэлсэн бэ гэхээр таны явах газар би явж таны суух газар би сууя. Таны ард түмэн миний ард түмэн болж таны бурхан миний бурхан болно гэж хэлсэн. Тэгэхээр энэ дээр хадам ээжээсээ тэр итгэл үнэмшлийг олж харсан байх болцоотой багт. Таны бурхан миний бурхан болно. Таны явах газар би явж таны суух газар би сууя. Та намайг өөрөөсөө одоо ингээд орхиж явахыг битгий тэгж ятгаач гэж хэлдэг. Тэгээ харин Наоми бэргэн болохоор тэгээд юм хэллээгүй. Тэгээд тэр хоёр буцаад ингээд мотог руугаа буцаад явж байгаа энэ түүх маань үргэлжилж байгаа. Тэгэхээр энэ хоёр эмэгтэйн хувьд одоо нөгөө хадам ихээсээ яг тэр итгэлийг олж хараад яг өөрийнх нь яг баттай гаргасан шийдвэр нь юу вэ гэхээр таны бурхан миний бурхан болно гэдэг тэр шийдвэрийг гаргаад өөрийнхөө сайн мэдэхгүй одоо харь нутагт очиж байна гэсэн. Харь эмэгтэй өөрийнхөө байсан нутгаасаа Израильд очиод таньж мэдгүй хүний газар очиод тэр үр будааг түүгээд хадам ихийгээд хижээх гээд ингээ хөдөлмөрлөж байгаа. Тэр үйл явдлыг бооз хардаг. Энэ эмэгтэй үнэхээр бас хөдөлмөрч хадам ихтэй сайныг үлдэж байгааг мэддэг. Хэдий Рутийн хувьд ингээд нэг одоо зүгээр л энгийн амьдралаар амьдарч байгаа боловч Бурхан энэний цаанд гайхалтай төлөвлөгөө одоо Есүс Христийн ургийн бичигт одоо Рут орцсон явж байгаа тийм ээ. Тэгэхээр Есүс Христийн Матай сайн номонд Есүс Христийн ургийн бичигт гардаг 4 эмэгтэй байдаг. Тэгээ тэр 4 эмэгтэй мэдээж нэг нь Рут, нөгөө нь Рахав, нөгөө хоёр нь болохоор яг нэрийг хэлчихэд гэхдээ би хоёрын өнөөдөр нэг жоохон онцолж ярина. Мэдээж хэрэг Рутийг ярьж байгаа, Рахавыг би бас дурдна. Нөгөө хоёр нь болохоор Тамар, Бетшаба хоёрыг би ярихгүй. Тэгээ энэ түүхтэй холбогдож байгаа болохоор мэдээж хэрэг Рут гэхдээ Рахавыг би яагаад ярих гээд байгаа вэ гэхээр Рахав өөрөө бас хайр эмэгтэй байсан. Яг энэ Библийн яг нэг Христийн сайн мэдээний номд бичигдсэн яг Христийн ургийн бичигт гарч байгаа энэ 4 эмэгтэйн 3 нь хайр эмэгтэй байсан. Тэгээ энэ 3 эмэгтэйгийн Рахав, Рут хоёр бол хоёулаа хайр эмэгтэй. Тэгээд тэр хайр эмэгтэй бол Израиль ард түмний нэг болж байгаа Рут. Харин Рахав хэн байсан бэ гэвэл хэн байсан бэлээ? Рахав бол Боозын их байсан. Хайр эмэгтэй. Яаж энэ маш сонирхолтой. Ингээд бодоод үзэх юм бол Рахавыг бид нэг ингээд бодоод үзэх юм бол яг энэ Рут захидал маань нөгөө хамгийн ихний номлол дээр бас хэлжсэн тийм энэ нэг захирагчдын үед бичигдсэн яг энэ үетэй юу н холбоотой ном маань бичигдсэн ингэж. Тэгэхээр энэ дээр юу гэж хэлж байгаа вэ гэхээр Рахав ягаад хаана гардаг вэ гэхээр одоо Боозын хаана гардаг вэ гэхээр
Йошуа ном дээр гардаг. Тэгэхээр Йошуа ном дээр Мосегийн дараа Йошуагаар өдөрдүүлсэн хэсэг хүмүүсийг амлагдсан газарт орохдоо та нар санаж ивэл эхлээд туршуулаад илгээдэг. Хоёр туршуулыг илгээдэг. Тэр тухайн газар нутгийг тандуулахаар хоёр хүнийг илгээгээд яг тэр хотод нь одоо ингээд нөгөө тагнуул хийгээд тэ явж байгаа тэр хоёр хүнийг нуусан эмэгтэй нь болохоор Рахав эмэгтэй байсан. Канаан эмэгтэй буюу Рахав. Тэгээд тэр эмэгтэй минь ямар эмэгтэй байсан бэ гэхээр хамгийн хачирхалтай нь тэр эмэгтэй бол янхан эмэгтэй байсан. Гэхдээ хэдийгээр тэр өмнө нь янхан байсан ч гэсэн тэр эмэгтэй юуг олж мэдсэн бэ гэхээр Бурхныг амьд гэдгийг олж мэдсэн. Яг энэ арт түмний Бурхан бол амьд юм байна гэж ойлгосон. Тэр хайр нутгийн эмэгтэй шүү дээ. Канаан нутгийн эмэгтэй. Тэрээр юу гэж хэлсэн бэ гэхээр тэр хоёр туршуултаа ингээд уулзаа тэр хоёрыг нууж байгаад ингээд буцаад нутагт нь ингээд амар тайван явуулахдаа тэр Рахав эмэгтэйгийн хэлсэн зүйл нь Израильчүүдийн талаар Египтээс гарахаас ахуулаад тэ улаан тэнгисийг зэгс нуурыг хоёр хуваагаад Бурхан өөрийн ард түмнийг хүтлэн гаргаад тухайн үеийн тэ Аморчуудын хаан Сихон, Ог нарыг хэрхэн яасныг бид нэр дуулсан. Тэр зүйлийг сонсоод энэ ард түмний одоо тэр тухайн Канаан нутгийн ард түмний хүмүүсийн зүрх нь ингээ үхсээ. Тэгэхээр Бурхан танаа Бурхан бол үнэхээр амьд Бурхан учраас энэ газар нутгийн хүмүүсийг та нарт өгсөн байна. Та нарын итгэдэг Бурхан бол дээд Тэнгэрийн Бурхан, цорын ганц үнэн Бурхан гэж. Тэр итгэл үнэмшлийг олж авсныхаа улмаас тухайн нутгийг Йошуа өөрийнхөө хүмүүстэй ижлэхдээ тэр эмэгтэй ганцаараа гэр эхнтэйгээ амьд хэлдэг. Үүний дараагаар юу болж байгаа вэ гэхээр тэр Юда овгийн гаралтай овгийн Соломон гэгч яг энэ эмэгтэйг аваад гэр бүл болоод тэгээд тэр эмэгтэйгээс Бооз гарсан баг. Тэгэхээр энэ чэнэс бидний маш сонирхолтой ойлгож харж болох ёстой зүйл нь хоёр ийм хайр эмэгтэйгээр Бурхан дамжуулаад ингээд өөрийнхөө түүхийг ингээд бичсэн. Энэ Рут номын түүхээр дамжуулаад би та нарыг зойж авсан юм а гэдгийг ингээд харуулдаг. Тэрж байтугай одоо ингээд Рутийг ингээд бодоод үзэх юм бол Рутэд өөрт нь баах юм байгаагүй. Тэр зөвхөн хадам ихийгээ дагаж ирсэн. Түүнд ямар нэгэн эрх ям байгаагүй. Тэр зүгээр ядуу өөрт нь юу ч байгаагүй. Тэр эмэгтэйг Бурхан сонгож аваад Бооз хуулийн дагуу зольж аваад өөрийнхөө ингээд өөрийнхөө халамжид авж байгаа тэтгэж байгаа хангаж байгаа. Яг энэ зураглаар дамжуулаад Есүс Христ ч гэсэн бид нарыг гэм нүгэлтэй хахад бидний энэ үлээсний төлөөсийг төлөөд өөрийнхөө хүүхэд болгож авсан юм байна гэдгийг бид нар ойлгож авах хэрэгтэй. Тэгээ хамгийн бидний хүмүүсийн ойлголтоор хүмүүсийн сэтгүүгээр бидний ойлгож чаддаг нэг зүйл нь яагаад энэ хайр эмэгтэй Бурхны авралыг хүлээж авах болов? Яагаад Рахаваар дамжуулаад Есүс Христийн ургийн бичиг цааш үргэлжлэх болов? Рутээр дамжуулаад яагаад Христийн ургийн бичиг яагаад бидний аврагч эзэн яг энэ удмаас ингээд дамжаад ингээд цаашаа үргэлжлээ явцсан бэ гэж. Хүмүүсийн ойлгож сэтгэж төрөнд чадахгүй байгаа гэдэг нэг зүйл нь хүмүүсийн сэтгэхүйнд юу гэж ойлгоод байдаг гэхээр тэр эмэгтэйг ялангуяа тэр янхан эмэгтэй Рахавыг юу гэж ойлгодог гэхээр тэр чинь хүмүүсийн нүдэнд тэр жигшигдмээр нэгэн байхад яагаад тэр хүнийг ингээд тэр хүний өөр удам ингээд үргэлжлээд явчихж байгаа юм бэ гэдэг нь маш сонирхолтой. Гэхдээ энэ хоёрт байгаа нэг нийтлэг зүйлийг би хэлээд байгаа зүйл нь Рут таны Бурхан бол миний Бурхан болно гэж хэлсэн. Хэдийгээр хайр эмэгтэй байсан ч гэсэн. Нөгөө Рахав нь яасан бэлээ? Зүгээр л Бурхны хийгдэж байгаа үйлсийг Израиль донд Бурхан хэрхэн ажиллаж байгааг сонсоод зүгээр итгэсэн. Та нарын Бурхан бол үнэхээр амьд Бурхан байна. Дээд Тэнгэрийн Бурхан бол та нарын итгэдэг Бурхан байна гэж итгэсэн. Хэдийгээр өмнө нь магадгүй янхан асуудал дутагдaltaй хүмүүсийн нүдээр жигшигдмээр нэгэн байсан ч гэсэн эзнийг таних хүлээж авахдаа Есүс Христийг бид нар ч гэсэн өөрсдийнхөө амьдралд хүлээж авахдаа бид нар үнэхээр өөрчлөгддөг. Бидний хуучин амьдрал бидний өмнө хэн байсан нь хамаагүй болдог. Бид нар ямар алдаа дутагдaltaй байсан нь хамаагүй болдог. Есүс тэр ирэх үед энэ зүйлийг Есүс өөрийнхөө амаар биднийг золин авч энэ зүйлийг биднэрт авралыг нөгөөслөөрэ саярхсан юм.
Тэгэхээр бид нар болохоор яг өөрснийхөө бодлоор л тэгж ойлгох гэдэг шүү дээ. Яагаад энийг сонин хүмүүс ингээд нөгөө барыг ингээд нийгмийн ямар ч статус байхгүй, байр суурь байхгүй, нэр хүндгөө одоо хар эмэгтэй, ядуу зүдүү хэцүү ингэж явж байгаа эмэгтэйг боовз ингээд өв зөлөөд ингээд халамжиндаа авч байгаа шиг. Өнөөдөр бид нар рүүчиг байсан. Бид нар ямар ч эрэх дарах байгаагүй. Бид нар хинч биш байхад, бид нар зохистой нэг юм биш байхад, бид нар алдаа дутагдaltaй нэг юм байхад, бид нар бусдын нүдээр маш их асуудалтай одоо юу гэдгийг чигшигдмээр магадгүй нэг юм байсан ч гэсэн бид нар Есүс Христийг хүлээж авах үедээ Бурхан тэр бүхэл зүйлийг өөрийнхөө тусаар зайлж авч тэр зүйлсүүдийг үгүйсгэсэн юм аа. Энэ үнэхээр гайхалтай зүйл биш гэж юу? Бурхан ямар хүний бодол санаанд багтамгүйгээр ажиллаж байгааг бүр түүхээр дамжуулж бид нарт энэ зүйлийг ингэж харуулж хэлээд байгаа нь үнэхээр гайхалтай зүйл биш гэж юу? Хар эмэгтэйгээр дамжуулаад Есүс Христийн ургийн бичиг үргэлжилсэн. Энэгээр юуг дамжуулж ойлгох гээд байгаа вэ гэхээр Бурханд итгэж байгаа Есүс Христийг хүлээн авсан хүмүүсийн амьдралд Бурхан өөрөө тэр авралыг өгсөн юм аа, сойрхсон юм аа. Хүнийг бүрт авралыг сойрхсон. Харин бид нар яг тэр зүйлийг хүлээж авах уу гэдэг нь бидний хувьд сонголт ба. Та Бурханы авралыг үгүйсэх үү, Бурханыг хүлээж авах уу? Хэдийгээр тэр хар эмэгтэй яг Есүс Бурханыг яава Бурханыг амьд Бурхан гэж хүлээж авсан шиг өнөөдөр ч гэсэн бид нар яг тийхүү ямар нэгэн байдлаар та бол амьд Бурханы хүү мөн гэж бид нар итгэж хүлээж авснараа бидний өмнөх амьдрал тэр бүхэл зүйлсээс бид нар эргэж Бурханыг таньж мэдэж таныг дагах амьдралаар бид нар амьдрья гэж хэлдэг. Тийм биз? Тэгээд хэлсэн хоёр санаагаа бид нар эргээд харах юм бол эхний санаа шууд тогтоосон хүмүүс нь хэлж болно. Есүс Христ бидний нүглийн төлөөсийг үнэт аймаараа төлж залин авсан юм аа. Хоёрт нь юу гэж хэлсэн бэлээ? Дахин хэлэхээр та тогтоох бах. Бас ер нь бид нар нөгөө нэг ямар нэгэн зүйлийг бид нар сонсож болно. Гэхдээ бид нар яг өөрийнхөө зүрх сэтгэлдээ ингэж оруулж, шингээж одоо нөгөө ингэж суулгаж авах нь бидний хувьд маш чухал байгаа. Маш олон хүмүүс зүгээр сонсдог. Гэхдээ яг зүрх сэтгэлдээ суулгаж, тэрийг ингэж тунгааж бодож, нэрээ тийм юм биш үү гэж хүлээж авдаг хүмүүс харцангуй бас цөөхөн байдаг бах. Хүн төрлөختнийг зольж авахчгүйгээр орхиогүй яав Бурхан магтагдах болтугай. Хүн төрлөختнийг зольж авахчгүйгээр орхиогүй яав Бурхан магтагдах болтугай. Тэгээд бид нар яг энд хүрээд өөрснийхөө амьдралын нөхцөл байдлыг бодоод үзэх юм бол бид нэр өмнө ямар хүмүүс байсан бэлээ. Заримдаа бид нар хүмүүс ингэж өөрснийгөө ингэж бодох гэдэг. Нөгөө бусадтай харьцуулахтаараа бусадтай өөрснийгөө харьцуулаад за би тэр хүнийг бодвол би чи ер нь арай гайгүй шүү дээ. Тэр хүн чинь бүр ингэж одоо янхан дээрэмчин хулгайч хүн алсын шүү дээ. Хажууд нь би бол арай гайгүй шүү дээ гэж хэлэх гээд байдаг. Тэгтэл үнэндээ жижигч бай, багч бай, эгч бай гэм нүгэл үйлцэн бол хүн бүр Бурханы өмнө гэм нүгэлт. Хүн бүр нүгэл үйлцэн бол гэм нүглийн хөлс бол өхөл бид нар өөхөх ёстой байсан тэр ялаас Есүс Христ биднийг өөрийнхөө амаараа зольж авсан юм аа. Тэгэхээр бидний хүмүүсийн нэг бодол болохоор нэг би бусдаас арай гайгүй, би бусдаас арай илүү дээр гэж ойлгох гэдэг. Гэхдээ үнэндээ тийм биш. Бидний ойлгох ёстой зүйл нь өнөөдөр би ямар ч байр суурьгүй хинж байсан ч бай, бусдад чигшигдмээр нэгэн байсан ч бай, асуудалтай нэгэн байсан ч бай, гологцсон нэгэн ч байсан бай, одоо бусдад үнэлэгддэггүй нэгэн байсан ч бай. Бурхан таныг зольж авсан юм аа. Бурхан өөрийнхөө хайр нүгеслийн улмаас таныг зольж авсан юм аа. Есүс Христ өөрийнхөө үнэт цусаар, өөрийнхөө үнэт амаар таны гэм нүглээсийн төлөөсийг түлж өөрийнхөө нандин өмч болгон өмчлөн авсан юм аа. Энэ үнэхээр гайхалтай зүйл биш гэж юу? Энийг
бодохдоо энэ зүгээр Рут номын яг энэ ард түүхийг бичиж байгаа Бурхан өөрөө ямар гайхалтай юм бэ? Бурхан ямар хүний санаанд оромгүй байдлаар ажиллаж байдаг юм бэ гэж харахтаа ингээд өөрийн ирэхгүй би ингээд нэг яг ингээд нэг ажил дээрээ зүгээр яг энэ хэсгийг ингээд бодож байхад ингээд байр сууж чадахгүй байгаа гэсэн. Ягаад тэгэхээр Бурхан чинь энэ нэр ямар юм гайхалтай юм бэ гэж нэг доор ингээд баг дэмий холиход байгаа юм шиг. Ингээд нэг тийм мэдрэмжтэй. Миний санаанд ингээд багтахаар үгдэгтэй Бурхан та яаж ийм зүйлийг хийгээд байт юм бэ гэмээр. Тэгээ бас ойрын өдрөд Бурхан бас намайг илүү хөдөлгөөд байгаа зүйл нь бид нар Бурханы үгийг амталж, Бурханы үгээр амьдарч, Бурханы үгийг шингээж, тэр үгээрээ бид нэр ингэж алхах нь бидний хувьд ямар чухал юм бэ? Олон Христ итгэгч нар яг энэ олон цаг хугацааг ингээд өнгөрөөж туулж явахдаа за би одоо мэддэг болчлаа шүү дээ гэх үедээ Бурханы үгийг уншихдаа хойшин тавьдаг. Бурханы үгийг за би чинь Библийг нэг бүтэн уншиж штэ ерөнхийдөө нэг ийм гардаг штэ гэх үедээ бид нар Библийг уншихаа байлт. Аль эсвэл хүний оюун бодол нэг хэвийн зүйлээ дахин тавтан хийх тийм хүсэлтэй биш. Бид нар тийм шин сэнлэг юм зүйл дуртай байгаад байдаг. Тэгэхээр бид нар яг Библийг уншихдаа яг тэгж шинэлэг байдлаар өдөр бүр яг тэр амттай яг шимтэй юм шиг тийм байдлаар нь бид нар уншиж чаддаггүй учраас бид нар Бурханы үгийг хойш тавьдаг. Тэгэхээр би юу гэж таныг ядах гээд байгаа юм бэ гэхээр та Бурханы үгийг хойш нь тавиад Бурханы үгийг хэрвээ үнэхээр хойш нь тавиад Бурханы үгээр шимтэж тунгаан бодож түүний үгээр алхахыг эрмэлзэл тийм хүсэлгүйгээр та хойш нь тавьж исэн бол та яг шийдвэр гаргаад би үнэхээр Бурханы үгийг шимтэн уншиж ойлгож ухаарч яг энэ үгийн дагуу би алхмаар байна. Энэ үгийн дагуу алхаж байгаа энэ үгийн сайныг нь амсаад явж байгаа энэ үгийн дагуу алхаж байгаа өрөөгцөн хүмүүс ямар их юм бэ? Рутыг харах юм бол зүгээр л хийх ёстойгоо хийгээд явж исэн ч гэсэн хожим нь тэр өрөөлийг хүлээж авчих. Эхлээд магадгүй бид нар Бурханы үгийг уншихад яг нэг тийм жишээ байгаа гэхдээ нэг үгийг уншихдаа нэг ойлгохгүй байгаа учраас нэг юм ямар ч холцгүй талах идэж байгаа юм шиг байгаад байдаг. Харин бид нар Бурханы үгийг дахин уншиж ойлгохыг хичээж зүрх сэтгэлдээ байлгахыг хүсэж тэмүүлэх үедээ Бурханы үг ямар амттай, ямар шимтэй, ямар салмааргүй, ямар гайхалтай, ямар гоё юм бэ гэдэг тэр зүйлээр бид нар хүрдэг гэсэн. Тийм учраас би та бүгдийг эсийн бүлгийнхаа цагийг орхидуулахгүй Бурханы үгийг сурах тал дээр анхаарлаа тавьдаг байгаасаа гэж хүсэж байна. Бид нэр эсийн бүлгийг бид нэр эхэлсэн. 8 эсийн бүлгийг үйлчлэлийн шинжилгээ эхлэхдээ явсан. Гэхдээ яг энэ донд хүчээ алдсан хүмүүс бас байгаа мэдж байгаа. Гэхдээ би та хэдийг одоо нэг буруутгах гээгүй. Гэхдээ та хэдийг ятгамаар байгаа, жоохон шахмаар байгаа. Тэр нь юу вэ гэхээр та илүү зориулт гаргаад Бурханы үгэн дээр илүү ач холбогдол өгөөд Бурханы үг л юунаас илүү чухал учраас би эсийн бүлгийнхаа цаг дээр Бурханы үгийг судлах анхаарах тэр боломжийг би алдахгүйгээр орох болно гэдэг тийм ядаж тэр ихний тэр шийдвэрийг та бүгдийг бас гаргаасаа гэж хүсэж байна. Ахад хоёр санаагаа хэлээд тэгээ бүгдээр хамтдаа нэг товчхон дүгнээд тэгээд залбирая. Есүс Христ бидний нүглийн төлөөсийг үнэт амаараа төлж золин авсан. Хүн төрлөختнийг зольж авахчгүйгээр орхиогүй яава Бурхан магтагдах болтугай. Бид бүгдийг золигчгүйгээр бид бүгдийг гаргуунд нь орхиогүй бид бүгдийг хайр инэрлээ үзүүлсэн яава магтагдах болтугай. Бид нарыг хинч биш байхад бид нар бусдын нүдэн жигшигдмээр нэгэн байсан ч гэсэн асуудал дутагдaltaй нэгэн байхад ч гэсэн яава бид нарыг өөрийнхөө хайраар өөрийн хүүхдэд болгон зөөж авсны төлөө яава магтагдах болтугай. Яава сайн, яава итгэмжтэй, яава бидний төлөө өөрийнхөө хүүгийн үнэт амийг бидний төлөө зориулсан. Тэгээд яг энэ Рут намыг би бодохдоо үнэхээр яг Есүс Христийн мэндэлсний яг энэ яг өмнөх бэлтгэл номдод үнэхээр байж гоё яг таарлаатай гэж бодсон. Ягаад гэхээр бид нар яг багаараа яг удирдлагын багаараа ярихдаа энэ номыг мэдгүй санаандгүй сонгосон ч гэсэн
Бурхан яг энэ Христ мэндэлсний баярын яг өмнөх бэлтгэл болгож яг энэ номыг сонгож өгждээ гэдэг би яг тийм итгэл үнэмшилд хүрсэн гэсэн. Яагаад гэвэл үнэхээр яг энэ зүйлээр дамжуулаад Бурхан Есүс Христээр дамжуулаад юу хийсэн бэ гэдгийг маш том тодорхой бүр түүхээр дамжуулаад ингээ харуулж чадах. Өөр олон түүх байгаа. Гэхдээ тэр түүхүүдийг яриул өнөөдрийн бидний цаг хүрэлцэхгүй. Авраам өөрийн хүүгээ яалаа. Харамлаагүй үргэл болгож өргөх гэж яддаг тийм ээ. Тэрний ард ч гэсэн Бурхан Есүс Христийг дахиж болгон өргөнө гэдэг тийм дүрслэл зураглал тэр зүйлээр дамжуулаад бас харуулсан баг. Иймэрхүү олон зүйлсээр Бурхан аль хэдийнэ ингээ Библиэр гайхалтай тэр зүйлсүүдийг илэрхийлээд харуулсан байгаа. Гэхдээ бид нар тэр зүйлсүүдийг даанч ойлгож харъя гэж боддгоо эсвэл нэг ойлгож чадахгүй байгаа нэг цаг гаргаж чаддаггүй тийм байгаа даа. Гэхдээ харин та Бурханы үгийг ярьж хайдаг нэгэн байхаасаа гэдэг үднээсээ таныг би ятгах уриалж байгаа шүү. Тэгээд өнөөдрийн бидний бас сарын эхний 7 хоног болж байгаа. Тэгээд яг бидний бас хайрын зог барихтай ч гэсэн холбогдож өгч байгаа. Яагаад тэгэхээр Есүс Христ өөрийнхөө амийг зориулсныг бид нэр санад дуурсаж яг энэ хайрын зоогийг хамтдаа үйлддэг байгаа тийм ээ. Тэгэхээр өнөөдрийнхөө үгийн цагийг хамтдаа бүгдээрээ залбир дуусгаад тэгээд мэдээж хэрэг зарим хүмүүс яг энэ хайрын зоогийн талаар бас ойлголтгүй хүмүүстэй байвал яг тохон холбогдох хвшлийг уншаад тэгээд тайлбар өгөөд тэгээд хамтдаа тэр зүйлийг үйлдэнэ. За тэгээд Бурхан бол үнэхээр итгэмжтэй сайн Бурхан байна. Бид нарыг зөөлж авсан Бурхан эзэн магтагдах болтугай. Тэгээд хамтдаа залбирая. За эзэн минь ээ тэгээд таны хайр нүгэслийн төлөө тань талархын та биднийг хайр хүмүүс байхад зохистой нэг юм биш байхад хинч биш байхад алдаа дутагдaltaй нэгэн байхад гологдсон нэгэн байхад гим нүгэл дундаа байхад мань ч гэсэн та бид нарыг тэр бүхэл зүйлсээс үл хамааран та өөрийнхөө хайр нэгүслийг үзүүлэн өөрийн амиа бидний төлөө зойлж биднийг өөрийнхөө хүүхдүүд болгосны төлөө таньда талархах юм. Ямар их хайр нэгүслийг та биднэрт үзүүлээв. Та ямар их хайр инэрлийг биднэрт харуулсан юм бэ. Та үнэхээр сайн таны нэр магтагдах болтугай. Та бол магтагдах зохистой нэг. Яагаад гэвэл та энэ бүхэл зүйлсийн ард нь та байдаг. Та инэрл хайраа үзүүлдэг, зөв шударга, өршөөл нэгүслэр дүүрэн байдаг зөвхөн та. Эзэн минь та эх өдрүүдэд бидний амьдрал таныг улам илүүгээр таньж мэдэж таны үгийг зүрх сэтгэлдээ байлгах тэр боломж болцоог та биднэрт гаргаж та тэр зүйлээр бид нарыг хөтлөн дагуулж өгөөрэй. Тэгээд өнөөдрийнхөө үгийн цагийн төлөө тань талархаа таны хүү Есүсийн нэрээр талархан залбирч байна. Амен.